Цаана манайхаа миний суугт дахиад тавтай морил миний бичлэгийг яг одоо үзгээд эхлүүлж байгаа. Та Эпштейний хэрэгтэй холбоотой файлыг үнэхээр сонирхоод үзхийг хүсэж байна гэж би ойлгож байна. За энэ хэрэг бол маш их дуйлан тарьж байна. Джеффри Эпштейний файл задарснаас хойш хүмүүс бол маш олон зүйлийн тухай ярьж эхэлж байна. Монголд ялангуяа энэ одоо дэлхийд дахинд болж байгаа зүйлийг 360 градус эргэцсэн шаал өөрөөр яриад явжлаа тий. Нөгөө хэлбэгдээр хин бэлээ тэднийг Джеффри Эпштейний файл нэрэн дурдгдсан энэ төр гэдэг нөгөө юу өгч мэдэхгүй тэнцэн явж байгаа хүмүүс тэр тухай яриад тий сэвэд явж бид нар бол үнэхээр хүмүүсийн бүх спорт хэмжлийн асуудал үнэхээр дуртай штэ. Тэгээ насан туршийн хүүхдийг хүчрхийлсэн ингэсэн тэгсэн гэдэг л хэрэг юм шиг гаднаасаа сонсогдож байгаа боловч энэ үгүй манайх энэ бол маш том хэрэг. Джеффри Эпштейний хэргийн ард бол маш том одоо нууц нуугдчих гэж хүмүүс харж байгаа. За би тэгээ эхнээс нь ярьж өгье. Өнгөрсөн 7 хоног буюу 2 сарын эхээр Джеффри Эпштейн гих энэ хүнтэй холбоотой түүний шүүх хуралд ашиглагдах байсан нууц материалуудыг Америкийн нэгдсэн улсын засгийн газраас ил болгосон. Department of Justice гэдэг Америкийн нэгдсэн улсын албан ёсны вебсайт байдаг. Энэ дээр Джеффри Эпштейнтэй холбоотой нууц материалууд, зургууд, имэйлүүд, видео бичлэгүүд гэдэг ийм зүйлүүдийг бол Америкийн нэгдсэн улсын вебсайт дээр тавьсан байгаа. За гэхдээ энэ зүгээр одоо бас нэг жүжигийн хэсэг заяа манайхаа. Ягаад гэвэл чинь ингээд биднэрт харуулахыг хүсэж байгаа зүйлээ харуулж байгаа шүү дээ. Тэрийг тавьж гинэ гэдэг чинь цаана бас нэг trap байж л байгаа тий. Цаана бас нэг учир байж л байгаа. Энэ материал чинь яг одоо сая ингээд бүүм гэд шууд гарч ирсэн материал бол биш шүү дээ. 2024 он болон 2025 оны сүүлээр ингээд баг багаар unsealed хийжсэн материалуудаа. Тэгээд энэ Джеффри Эдвард Эпштейн гэдэг энэ хүний хэргийн талаар бүгдээрээ ярив. Джеффри Эдвард Эпштейн гэдэг энэ хүнийг 2019 оны 7 сарын 6-нд холбооны мөрдөх товчныхан баривчлаад яг одоо өөрхөн хувийн онгоцноос Францаас ирээд бууж ахт нь уг баривчлагдсан өдрөөсөө 35 хоногийн дараагаар Джеффри Эдвард Эпштейн өөрхөн түр хорогж исэн байранда нас орсон байдалтайгаар олцсон байгаа. За Джеффри Эдвард Эпштейний үхлийг болохоор амиа хорлолт байсан гэж олон нийтэд зарласан. Тэгээд энэнд бол угаасаа хүмүүс итгээгүй. Яаж итгэх вэ? Яагаад гэхээр Джеффри Эдвард Эпштейн гэдэг энэ хүний хэрэг чинь 10-аас 20 жил магадгүй энэс урт удаан хугацаанд үргэлжилсэн байж болзошгүй. Бага насны хүүхдүүдийг бэлгийн мөрөглөлт ашигласан. За мөн хүн худалдаалах гэмт одоо хэрэг байж болзошгүй. Энэ хоёр зүйл ангиар ялагдчихад татагдсан юм хэрэг байхгүй. Тэгээ Джеффри Эдвард Эпштейн бол шүүх хурлаа хүлээгээд байж ах үедээ бол нас орсон байдалтайгаар олцсон байгаа шүү дээ. За тэгээд энэ хүний тухайн үед одоо холбооны мөрдөх товчоо болон Америк эзэн улсын прокурорын газраас цуглуулсан байсан энэ бүх нотлох баримтанд маш их улс төрийн за бизнесийн салбарын тэрч бүхэл одоо шинжлэх ухааны салбарын сэхэтнүүд энэ одоо Джеффри Эпштейнтэй холбоотой нотлох баримтанд нэрэн дурддагдсан байдаг. За тухайлах юм бол одоогийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, за Америкийн нэгдсэн улсын 42 дахь удаагийн ерөнхийлөгч Билл Клинтон болон түүний эхнэр Хиллари Клинтон, Наоми Кэмпбелл, за Английн нөгөө язгуурт угсаадны гэр бүлийн гишүүн те ханху Андрю Маунтбаттен, за тэгээд нөгөө астрофизикч хар нүхний онолыг баталсан Стивен Хокинг гэд энэ хүмүүс бол нэрэн дурддагдсан байгаа. За гэхдээ манайхаа одоо энэ хүмүүс нэрэн дурддагдсан байлаа гэд энэ хэрэгтэй холбоотой те шууд холбоотой гэж бол бид нар харж болохгүй. Гэхдээ Билл Клинтон тэгээ Дональд Трамп бол бүр ялч хөдөлшгүй баримтанд байгаа шүү дээ. Билл Клинтон бид нар мэднэ шүү дээ те. Ерөнхийлөгч байх хугацаанд л цагаан ордныг бузралсан гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгээд энэ одоо те энэ хэрэгтэй холбоотой асуултанд Дональд Трамп юу гэж хариулж байгаа гэхээр нөгөө их нэртэй араар нь тавьж байгаа баригдсан одоо хүн шигтэй мэлэлдэж байгаа. Трамп угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэгж байгаа байхгүй. Та нар одоо хүртэл Джеффри Эпштейн тухай ярьсаар л юм уу? Одоо хэдүүлээ дахиад өөр одоо тий Джеффри Эпштейнийг ярьж байхаар ингээд өөр зүйлийн тухай ярих хэрэгтэй шүү дээ. Одоо хэдүүлээ ингээд энэс move on болох хэрэгтэй энэ төр гэсэн утгатай юм хэлж байгаа байхгүй юу? Тэгээ ерөөсө Дональд Трамп ингээд Джеффри Эпштейнтэй холбоотой асуултанд бол нэг ингээ бөөрөнхий мэлэлцсэн одоо тийм хариулт өгдөг дандаа. Are you still talking about Jeffrey Epstein? I mean, I can't believe you're asking a question on Epstein at a time like this where we're having some of the greatest success and also За Билл Гейтсийг одоо яхаа марчиж хэлэх юм марч. Билл Гейтсийн нэр бол маш олон удаа дурддагдсан байгаа. Тэгээ Билл Гейтс бол Джеффри Эпштейн нас орсны дараагаар 2021 онд их нэрээсээ салсан байгаа шүү дээ.
Тэ маш олон удаа энэ Jeffrey Epsteinтэй холбоотой одоо файл дээр нэрэн дурддагтахаас гадна олон удаагийн нислэгүүд Bill Gates болон Bill Clinton нар тэр Jeffrey Epstein-ийн хувийн арал руу үйлдсэн гэдэг нь тодорхой болсон. За тэгээд Bill Gates-ийн бүр амар том онгоо гарч ирсэн манайхаа бүр эхнэр нь бүр албан ёсны одоо телевизэн суугт ярилцлага өгсөн байгаа. Тэгээд энэ үедээ сая нэг өдрийн өмнө ярилцлага өгсөн баг. 2 сарын 4-ний үед, 2 сарын 5-ны үед ярилцлага өгсөн шиг санагдаж байна. Тэгээд энэ ярилцлаган дээр болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр Bill Gates бол multiple time affair байсан гэж байгаа байхгүй юу? Одоо маш олон удаагийн ихнэрээ араар нь тавьсан. Энэ хоёрт 27 жил цуг амьдэрсэн шүү дээ тий. Тэгээд нөгөө Оросын одоо биеийн үнэлэгчд гэж хэлэх юм хаашийн. Орос одоо эмэгтэйчүүдтэй Bill Gates гэр бүлээс одоо гадуурх харилцаанд ороод бэлгийн замын өвчин буюу ACD аваад тэгээ их нэртэй мэддэхгүйгээр одоо Melinda Gates гээд тэгээ өөрийнх нь former wife өөрийнх нь салсан их нэртэй ингээ мэддэхгүйгээр антибиотик өгдөг гэсэн гинэ их нэртэй. Тэгээд энэ бүх одоо хэрэг нь тэгээ Melinda Gates мэддэгдээд тэгээд эцэст нь энэ 2022 онд 27 жил гэрэл одоо хамт байсан амьдралаа салгуулахаар болжээ. Тэгээ энэ хоёр ч юм бол нөгөө гэрлэхээсээ гадна бас айгүй олон жилийн турш нэг мэддэг байсан гэдэг штэ тий. Тэгээд Bill Gates болохоор энд бас л нөгөө Donald Trump шиг мэлэлцэн хариулт өгсөн. It's factually true that I was only at dinners. I never went to the island. I never met any women. And so, the more that comes out, the more clear it'll be that although the time was a mistake, it had nothing to do with that kind of behavior. Yeah, I met Jeffrey in 2011. The focus was always he knew a lot of very rich people, and he was saying he could get them to give money to Global Health. In retrospect, that was a dead end, and I was foolish to spend time with him. I was one of many people who regret ever knowing him. It's Bill Clinton, Hillary Clinton хоёр болохоор мэдүүлэг өгөхгүй цаг товолцсон байгаа юм билээ. Энэ сарын 2026 оны 2 сарын 26-нд Hillary Clinton эхэлж мэдүүлэг өгөөд за 2026 оны 2 сарын 27-нд Bill Clinton мэдүүлэг өгөх юм билээ. За би өмнө нь хэлсэн Jeffrey Epsteinтэй холбоотой энэ хэрэг бол аль үжээ хаагдчихсан. За тэгээд энэ хэргийг бол дахиж ингэж албан ёсоор сэргээж мөрдөн шалгах үйл ажиллагаа шүүхийн шатанд дахиж явагдана гэж ерөөсөө шийдвэр гараагүй байгаа. Энэ шийдвэр угаасаа гарахгүй байх манайхаа. За тэгээд энэ одоо Bill Clinton, Hillary Clinton хоёрын өгж байгаа мэдүүлэг болохоор Америкийн нэгдсэн улсын засгийн газрын одоо харьяан дор үйл ажиллагаагаа явуулдаг төр одоо шалгах хороо гэх юм аашийн Oversight Government and Committee гэсэн байсан баха. Тэр одоо байгууллагаас энэ хоёрыг үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой шалгалт хийх зорилгоор мэдүүлэг авч байгаа юм билий. Зөвхөн засгийн газар дотроо одоо хяналт хийх зорилгоор авч байгаа мэдүүлэг юм билээ. Энэ бол ерөөсөө criminal case биш юм байлаа шүү манайхаа. Зүгээр үүсэж байгаа нөхцөл байдлаа тий Jeffrey Epstein хэр одоо дотн холбоотой байсан. Яагаад энэ олон удаагийн нислэгүүдээ Jeffrey Epstein-ийн хувийн арал дээр хийсэн. Яагаад энэ олон удаагийн уулзалтыг Jeffrey Epstein-ийн Palm Beach дэх эдлэн газар дээр хийсэн гэх мэтчлэн. Тэг яагаад энэ Hillary Clinton-ийн нэр Jeffrey Epstein-ийн файл дээр олон удаа дурддагдсан гэ тий. Энэ болгоныг тодруулах зорилготой юм бэ лээ шүү манайхаа. За тэгээд хүмүүсийн хардлага сэрдэлгээртэй энэ Jeffrey Epsteinтэй холбоотой энэ бага насны хүүхдийг хүчрхийлжсэн, бага насны хүүхдийг одоо бэлгийн мөрчлөгт ашиглаж ирсэндээ хүн худалдаалах гэмт хэрэг гэх мэтчлэн энэ бол зүгээр л өнгөц одоо биднэрт харагдаж байгаа гэмт хэрэг гэж хүмүүс харж байгаа. Энэ бидний ой тоонд багтахгүй тийм зүйл одоо нуугдж байгаа. Jeffrey Epstein хэргийн ард бол Illuminaris буюу нөгөө яригцаар л байдаг 13 хүчрхэг гэр бүл энэ Jeffrey Epstein хэргийн ард нуугдж гин гэж хүмүүс харж байгаа. За тэгээд нөгөө Illuminaris нь 13 хүчрхэг гэр бүл нь болохоор юу юм гэхээр те дэлхий дээр болж байгаа дайжин эдийн засгийн уналт өсөлт хэн ерөнхийлөгч болох уу, хэн унах уу, хэн өөхөх үү те. За арьс өнгөний нэгэ үзэн ядах үзэл COVID-19 Украин Оросын дайн нөгөө Middle East-д болж байгаа энэ эмх замраагүй байдал гих мэтчлэн энэ бүх зүйлийг энэ одоо хүчрхэг 13 гэр бүл биднээс ингээд далдаар удирж идэг, дэлхийг ингээд удирж идэг гэж хүмүүс итгэдэг. Биш тэрийг бас юу үнэн гэж боддог байхгүй. Illuminaris энэ одоо хүчрхэг энэ 13 гэр бүл гэдэг байгаа ч нөгөө Rothschild-ийн гэр бүл, JP Morgan нөгөө Kennedy-ийн гэр бүл энэ төр хүртэл энэнд ордог. Асуудлын гол учир нь болохоор энэ Illuminaris family болвол
сатаныг шүтдэг хүмүүсээ гэж хүмүүс харж байгаа. Нөгөө демоник те ийм сатантай холбоотой шашныг шүтдэг гэж хүмүүс харж байгаа. За ихэнх хүмүүсийг нь бол еврей хүмүүс гэж хүмүүс харж байна. За нөгөө сатаныг шүтгэж одоо яагаад ийм амар тий асуудал юм бэ гэхээр одоо нөгөө Jeffrey Epstein хэрэг рүү хэдүүлээ буцаад орох байхгүй юу. Jeffrey Epstein хэрэг ч өөрөө маш олон тооны хүүхдүүдийг те олноор нь одоо бэлгийн мөрлөг болгож ашиглахаасаа гадна маш олон хүүхдүүдийг нөгөө torture tonic-тэй нөгөө муу ёрын далд тийм одоо шашинд хүүхдүүдийг өргөл барьц болгож ашигладаг гэж одоо яриад байгаа байхгүй. Тэгээд яг хуу энэ одоо шашин шүтдэгтэй энэ чөтгөрт одоо сүнсээ худалддаг сатан одоо шүтдэг ийм хүмүүс чинь өргөл барьц өргөөдтэй хүүхдийн цус хүүхдийн зүрхтэй тэр одоо хүүхдийг одоо идэж ингэх чинь хариуд нь хүмүүс одоо энэ сатаныг шүтж байгаа хүмүүс чинь маш их нэр төр, маш их одоо эд хөрөнгө, алдар нэрийг оронд нь олж авдаг. Тэгээд энэ Illuminaris энэ одоо хүчрхэг гэр бүлийг энэ сатаныг шүтдэг хүмүүс гэж хүмүүс хараад байгаа байхгүй юу. Illuminaris ч юм бол хэнийг тэрбумтан болох уу? Хэнийг одоо улс төрийн одоо алхахаар хэнийг алах уу гэх мэтчлийн ийм зүйлүүдийг зохион байгуулж хийдэг гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд одоо бидний харж байгаа нөгөө Bill Gates, Mark Zuckerberg дэлхийн том тэрбумтнууд бол тэр хүмүүсийн утсан хүүхэлтэй нэ. Тэгээд ихэнх одоо урлаг соёлын алдартай том хүмүүс Beyoncé, Jay-Z, нөгөө Megan Fox энтрийг бол чөтгөрт сүнсээ худалдаад маш их алдар нэр эд хөрөнгийн хүмүүс олж авсан гэж ярьдаг шүү дээ. Энэ одоо энэ жил зөвхөн гişнээ гаргаж ярьж байгаа юм биш. Маш олон жилийн турш өнгөрсөн 100-ны турш энийг ярьж байгаа. Jeffrey Epstein ч өөрөө еврей хүн байсан. Тэгээ еврей хүмүүсийн тусламжтайгаар ямар ч ор үндэсгүй баяжсан еврей хүмүүсийн тусламжтайгаар энэ одоо илүүдүүдийн хүрээлд орж чадсан учраас энэ одгийн ард бол маш том еврей хүмүүсийн сүлжээ spider web байна гэж хараад байгаа. Тэгээ яагаад энэ еврей хүмүүс нь асуудал болоод байгаа юм гэхээр еврей хүмүүсийн өөрсдөө шашин энэ нөгөө жудизм гэдэг шашин чинь ерөөсө буцаагаад нөгөө антисемитик гээд еврей хүмүүсийг үзий ядах үзлийг гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгээд энэ еврей хүмүүсийн шашинд номлодог хид хідэн номлолууд байдаг. За тэрнээс Талмуд гэдэг ном байдаг манайхаа. Тэгээд энэ Талмуд гэдэг номонд нь болохоор хид хідэн зүйлийг номлосон байдаг юм байна. Тэгээд жудизм гэдэг энэ шашин чинь болохоор бүр нөгөө Кристиан үүсэж явах үед бол Христ одоо өөрийнхөө хүрээллээс хөөж гаргасан гэдэг шүү дээ тий. Муслим жудизмыг. Тэгээд яагаад жудизмыг өөрийнхөө хүрээллээс хөөж гаргасан бэ гэхээр нэгт жудизм бол зөвхөн ганц бурхан the God гэж өөр итгэдэг тий. Тэгээд өөр тэнд одоо ямар ч бурхан байхгүй, ямар ч Кристиан, ямар ч одоо ислам, ямар ч буддизм байхгүй. Жудизм бол зөвхөн нэг бурхан гэж хүмүүс одоо энэ одоо еврей шашинд итгэдэг хүмүүс тэгж үздэг юм байна. За тэгээд манайхан шашин гэж нэр үнэн лайтай юм шүү. За тэгээд энэ одоо Талмуд гэх номонд нь болохоор хид хідэн зүйлийг номлосон байдаг гэж би одоо хэлж байгаа тий. За эхнийх нь болохоор энэ гоим гэд ийм одоо хиллэг байдаг. Нэг гоим гэдэг нь болохоор еврей биш хүмүүсийг одоо бид нар бол гоим гэд энэ хүмүүсийг болохоор animal буюу бид нар амьтад тэр хүмүүсийн хувьд бол амьтад гинэ бид нар хүний төрлийг олоогүй бид нар амьтад. I'm a Jew and I just like to say that in our Bible it says that you're like animals. Еврей хүмүүсийн хувьд. За тэгээд маш олон бүлэг байгаа байхгүй. Тэгээ нөгөө энэ еврей хэллэгч амар хэцүү учраас би зүгээр бүлгээр нь ярьчих гэж бодож байна. За 15 дахь бүлэг дээр нь болохоор энэ Талмуд гэдэг номын 15 дугаар бүлэг дээр нь болохоор even the best goyim should be killed гэж хэлсэн байдаг гинэ. Best goyim гэдэг чинь те хамгийн одоо сайн те хамгийн одоо шилдэг ийм одоо гоyim бид нар хүн байсан ч гэсэндээ алах хэрэгтэй гэж заасан байдаг юм байна. За дараагийн 98-ийн А дээр нь болохоор all the children of goyim are animals. Тэгээ биднээс төрж байгаа бидний хүүхдүүд бол еврей хүмүүсийн хувьд амьтад сая өмнө хэлсэнчлэн те. За 114-ийн Б дээр болохоор gentle goys are not humans, they are beasts. Тэгээ эрэгтэй гоyim одоо хүмүүс бол хүн бишээ. Эднэр бол чөтгөрүүд одоо эр хүүстэй non-Jewish еврей биш хүмүүсийг бол юм beast гэж үздэг юм байна. За тэгээд энэ хоёрын хоёр дээр нь болохоор have sex with a non-Jewish girl but less than 9 years old girl. Чи юу яаж болно?
еврей биш охинтой бэлгийн хайцанд орж болно. Гэхдээ энэ нь 9 наснаас доош байх ёстой гэсэн бэ тийм ээ. За тэгээд дараагийнх нь if you eat goyim is the same as eating with a dog гэж хэлсэн байдаг гинэ. За тэгээд энэ мэтчлэн ийм олон номлууд бол энэ Judaism гээд одоо Judaism-ийн Talmud гэх номнэр бичигдсэн байт юм. Гэхдээ энэ ном бол нэлийн эртний ном. Одоо энэ яг номлолыг дагдаг еврей хүмүүс бол маш ховор идэм билээ манайхан. Тэгээд энэ ном байдгүй гэвэл байдаг. Ийм зүйлийг номлосон уу гэвэл номлосон. Гэхдээ яг энэ одоо зүйлийг дагдаг хүмүүс байдгүй гэвэл бас айгүй эргэлзээтэй бүх одоо еврей хүмүүсийг ингэж харж болохгүй шүү манайхаа нөгөө ислам тэ муслим шашинтай хүмүүсийг ихэнх хүмүүс ингээд хардаг шиг тэгж харж болохгүй шүү манайхаа. За тэгээд еврей хүмүүсийг үзэн ядах энэ антисемитик үзэл дахин дэлгэрж гарч ирснээс болоод Адольф Хитлер нэр өссөн. Адольф Хитлер нэр яг хүнд яагаад өсөд нь гэхээр дэлхийн 2 дугаар дайны үед Адольф Хитлер чинь маш олон тооны еврей хүмүүсийг бүр хүүс тэмтэрсэн байгаа ч тий. Тэгээд одоо бид нэр Адольф Хитлерийн зургийг Facebook дээр тавьж болохгүй. Адольф Хитлерийн бүтэн нэрийг бид нэр Facebook дээр одоо Instagram дээр бичиж болохгүй. Яагаад гэхээр энэ чинь Meta штэ. Meta хийн эзэмшиж байгаа. Mark Zuckerberg чинь ямар хүн? Еврей хүн. Тэгээд одоо ингэж байгаа хгүй. Хэн биднэрт Адольф Хитлерийг алуурчин тий муу хүн мангас бист гэж харуулж байгаа. Америкууд. Энэ бол олон жилийн тарих угаалт гэж хүмүүс харж байгаа байхгүй. Яагаад гэхээр одоо энэ бүх платформ дээр мэдээллийн энэ аппликейшнүүд сүлжээнүүд еврей хүмүүсийн одоо хариалт байдгаас гадна өнөөдрийн байдлаар Америк нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх телевизүүд, бродкастинг телевизүүд еврей хүмүүсийн мэдэл байдаг юм байна. За тэгээ банк, медиагийн салбар буюу нөгөө Netflix, Paramount, DreamWorks гээд энэ том компаниуд чинь бүгд еврей хүмүүсийн хариалт байдаг юм байна. За хамгийн амар нь засгийн газар хүмүүс бол энэ одоо Адольф Хитлерийн тухайн үед дэлхийн 2 дугаар дайны үед хэлж исэн спичнүүдийг хэлж исэн үгнүүдийг ихтгэлүүдийг дахин гаргаж ирж ингээд сонсож үг бүртлэн шалгаж байна. За энэ чинээс болохоор энийг бас хин Kanye West уншсан байдаг мадахаан хэрвээ та нар Instagram дээр энэ бичлэгийг үзчихсэн бол Kanye West бас энэ мөрийг уншсан байдаг юм байлээ. Тэгээд Adolf Hitler ингэж хэлсэн байдаг гинэ. Би өгсөн хойноож гэсэндээ дэлхийн 3 дугаар дайнд оролцсон. Тэгээ яаж гэхээр ингэнэ. Хүн төрлөختөн намайг яагаад өөр бусад хүмүүсийн үндэстэн рүү дайр тавталсыг гайхах үед дэлхийн 3 дугаар дан эхэлнэ гэж байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ дайныг санхүүжүүлж байгаа, одоо энэ дайныг контролдож байгаа, дэлхийд дээр болж байгаа өмнө самууныг хэн санхүүжүүлж байгаа? Еврей хүмүүс те. За дэлхийн 3 дугаар дан эхэлсний дараа хүн төрлөختөн намайг өөрийн үндэстнээ Freemason, Illuminatis, Jewish хүмүүсээс хамгаалж байсныг ойлгох болно гэж хэлсэн байна. За тэгээд ер нь л айгүй олон жилийн өмнөөс энэ Illuminatis энэ тэнд нэг оршдог юм тустай бүлэг хүмүүс хүүхдүүдийг идэж байна. Хүүхдүүдийг ингээд цусыг нууж ин хүүхдүүдийн махаар ингээд хоолж ин. Ийм учраас энэ хүмүүс ингээд хүчрэг байгаад байна. Сатаанд өргөл барьж ин гэж маш олон олонний танил хүмүүс ярьсан. Kanye West, Jim Carrey, Bruno Mars хүртэл ярьж ирсэн те. Тэгээд Jim Carrey бол өөрийнхөө бүх карьерийг те энэ Illuminatis гээд энэ зүйлийг ярьснаасаа болоод өөрийнхөө бүх карьерийг алдахаар шахсан штэ те. Seriously, the time is up. People are hip to this kind of stuff. I'm here tonight to blow the lid off it, to be the whistleblower. I'm sick and tired of the secrets and the lies. It is the secret symbol of the Illuminati, and you're a part of it. Hosts, people on television, people in sitcoms have been hired by the government to throw you off the track, to distract you, to make you laugh and stuff like that, make you happy and docile so you don't know what's really going on. Yeah. Kanye West-ийг бид нар мэдж байгаа. Kanye West-ийг те баг энэ Jeffrey Epstein-тэй холбоотой хэрэг гарах хүртэл наад нэг солиотой юм шоронд аваад чигээ чи өвчтөө солиотой юм яриад ингэдэг. Тэгээ одоо хүмүүс эргээд одоо юу ярьж байсныг харж штэ те. Tell me who's invited, you your friends and mine. What's scary to me, and he make girls look like Halle Berry to me. So excuse me, miss, I forgot your name. Thank you, God bless you, good night. It's been a week without me. За тэгээд манайха
нөгөө Maroon 5-ийн Animals гэдэг 7 жилийн өмнө гарч ирсэн энэ дуу сонсоод үзээрэй. Тэгээд энэ дуу бас нэг мессежийг агуулдаг. Болгон бол зүгээр таамаг тэгтээ одоо яг хэн батлахын те хин энийг үнэн гэж хэлсэн цагт бид нар энийг үнэн гэж итгэх юм. Тэр хүнийг үнэн гэж хэлж байгаа болохоор бид нар үнэн гэж итгэх ёстой юу? Яах ёстой юм бол те хин ямар хүн биднэрт энийг үнэн гэж хэлэхээр бид нар энийг үнэн гэж бодох юм бол те. Миний бодлоор бол энэ Epstein файлтай холбоотой энэ тэ сая энэ засагдсан 3500 файлыг бол бас л нэг manipulation-ы хэсэг гэж харж байгаа. Тэр хүмүүс энийг санаатаагаар л хийж байгаа шүү дээ. Энийг биднэрт үзүүлэх хэрэгтэй байсан болохоор л үзүүлж байгаа шүү дээ, гэж би бол бодож байна. Тэгээд та нар энэ талаар юу гэж бодож байна? Бичлэгээ юу гэсэн энэ түргээ дуусгая гэж бодож байна. Тэгэхгүй бол бичлэг маань нэлээд нуршуу урт олчих гээд тах шиг байна. Тэгээд хэрвээ та бүхэн хүсэх юм бол би part 2 оруулж болно. Jeffrey Epstein болон түүний одоо найз бүсгүй болох Ghislaine Maxwell-тэй холбоотой мэдээллүүдийг та бүхэнд хүргэж болно. Тэгээд доор комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд намайг үзсэн маш их баярлалаа.